За сонсгол маань 2 дахь өдрөө болж байна. За өчигдөр бол бид нар ингээд баахан л одоо ингээд тайлан одоо бүр хийж байгаа ажил биш хийх байгаа ажил гэж ярьсан. Хийсэн ажил өрөөсөө байхгүй. За тэгээд та бол одоо хаалтан дээр бол маргааш сайд нар ороод ирнэ л гэсэн. Нөгөө сайд нар чи хаана байна? За ингээд улсын хурлын дэргэдэх одоо ингээд Монгол банкны нөгөө ерөнхийлөгч мөн хааваа тий дуудаад ирдэг. Энэ юу н одоо хэнийг доромжилж байгаа? Малчтыг доромжилж байгаа юм уу? Монголын ард түмнийг доромжилж байгаа юм уу? За үнэхээр Монгол улсын эдийн засгийн юмнуудыг ингээ харахаар бол энэ малчин энэ малаас гарч байгаа түүхийд Монгол улсын эдийн засгийг аваа яваад байдаг. Энэ жилийн одоо эдийн засгийн өсөлт 33% өсөлтийн бол мал аж ахуйн салбар эзэлж шээ. Тэгэд мах үнэтэй болохоор ингээ Монголын ард түмэн сандраал ундаг. Өчтөрийн сонсгол дээр бол ийм яриа боллоо шүү дээ. Яагаад энэ малын өвчнүүд гарсан бэ? Яагаад гавтгаарчваа гэд. Монгол малын өвчин гарахаар гадагшаа мах гарахгүй болж байгаа. Гадагшаа мах гарахгүй болохоор махны үн унж байгаа. Махны үн унахаар малчны амьдралд ороочж байгаа. Тэгэд энэ юу хэлж байгаа? Юу болж байгаа те? Яг энэс хамгаалах 55 тэрбум төгрөг гараа авчихсан байна. Үүсгэлээрээ гарцсан байна. Гэтэл яагаад энэ өвчин буухгүй вэ? Яагаад ажиллаа хийхгүй вэ? Яагаад н эрүүл мэндийн салбар нь одоо тусан зүйчлэгийг малчтаа өргөж өгөхгүй вэ? Яагаад ковоттой болчих, тоотой болчих вэ? Яагаад н сургалтаа одоо бас энэ малчд руу өргөж хийж чадахгүй вэ? Ер нь малчтыг одоо доромжилж байгаа юм биш үү? Тийм учраас энэ сонсгол бол үндсэндээ бол одоо би бол цаашаа явах боломжгүй боллоо гэж хэлмээр байна. Энэ сайд нараа дууд. Энэ Монгол банкныхаа ерөнхийлөгчийг дууд. Тэгжээж хэдүүлээ асуудлаа ярив. Тэрнээс ингэж нэг нь асуусан болж нэг нь хариулсан болж одоо 2 өдөр суулаа. Тэгээ ийм одоо сонсголыг одоо хурал даргалагч зохион байгуулах шаардлагагүй таад. Тийм учраас одоо энэ хүмүүсээ дуулж энэ сонсголоо үргэлжлүүлье. Тэр Монгол банкныхаа ерөнхийлөгчийг дуудаач. Энэ сайдуудаа дуудаач. Энэ хэдэн малчтайхаа асуудлыг шийдээч. Хуулиа биелүүлээч. Одоо удлаа ярьж явсаар одоо энэ бид нар ч өөртөө одоо нүүргүү боллоо нэр яг үнэндээ. Тэгээ энэ дэр арга хэмжээ аваач. Дурлал аргалагчаа. Хэнийг доромжлоод байгаа одоо энэ характерж шít. Таач гэсэн одоо хэлсэн үгэндээ хөрөлдөө. Энэ хүмүүсээ дуудаж оролцуул л да. Энэ сайд нараа дуудал та. Тэгээд ингээл хаашны уулаад байдаг энэ ч та болохгүй шүү дээ. Бид нар ч гэсэн одоо бас ярих юм бол байж дээ сайд нараас амлалт авмаар шүү дээ. Энэ хурлыг үр дүнтэй болгомоор байна шүү дээ. За малчны тухай хууль гэдэг малчтынхаа төлөө нэг хууль санаачлаад за одоо энд байгаа Тэмүүлэн, Мөнхбаатар. За энэ парламентууд бол бид гурав байна л да. Туван гишүүнчлэр. За тэгээд энийг хэрэгжилт нь хэр байна гэд хяналт тавья гэд сонсгол зохион байгуулад явж байгаа. Одоо сүүлдээ би ч өөрөө бүр болчихоо яа. За тэгвэл сайд нар гэртэл хурал хаалаа.